Дорнод аймгийн Матад сумын засаг дарга түүний тамгын газар иргэдэд идэвхжүүлж оролцоог нэмэгдүүлэн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр 2025 оны 1-р сард зохион байгуулсан онцлог ажлуудаас танилцуулж байна. Матад сумын засаг даргын тамгын газар 7 хоног бүрийн даваа гарагт албан хаагч нарын хурлыг зохион байгуулж хийх ажлын чиг үүрэг өгч ажиллаж байна. Мегмар гараг бүр удирдах ажилтны шуурхай хуралдааныг зохион байгуулж, цаг үеийн ажил асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Сумын эрүүл мэндийн төвөөс осол гэмтлээс сэргийллийн аян зохион байгуулж, 90 гаруй төрийн албан хаагчийг хамрууллаа. Сумын засаг дарга саран хүүгээр ахлуулсан ажлын хэсэг болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга наран цэцэг нар Хөөтийн уурхайн Бомон олз компани, Спек компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцж уулзснаас гадна аймгийн засаг даргын тамгын газрын ажлын хэсгийн хамт нийт уул уурхайн компаниудаар 3 удаагийн хяналт шалгалт үйл ажиллагаатай танилцах ажлыг зохион байгуулад байна. Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны түүхт 33 жилийн баярын үндэсний бүхийн барилдаан зохион байгуулж 32 бүх зодголсноос сумын харцаг Наранбаатар төрүүлж сумын начин алтан тулга үзүүллээ. Сумын аврал шалгаруулах волейбол сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж эрэгтэй эмэгтэй 18 багийн 120 гаруй тамирчид хурд хүч авахалт самбаас орон өрсөлдлөө. Төрийн албан хаагчдын нэгдмэл байдал, эв нэгдэл, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор дардас, волейбол, хөгжөөнд буйхаа зэрэг спортын олон төрөл тэмцээнийг зохион байгуулж, сумын сургуулийн хамт олон тэргүүн байр эзэлж, удаах байрыг цэцэрлэг, засаг даргын тамгын газрын хамт олон эзэллээ. Минэн багт хүүхэд эрдэнэ төслийг нээж, гэр бүл дэх хүүхдийн хүмүүжил, хүүхэд хүмүүжлийн эерэг арга сургалтуудад нийт 61 эцэг их оролцлоо. Иргэх холбоо 9 хөтөлбөрийн хүрээнд улсын их хурлын гишүүн Соронцон болд ганх бүлэг болон аймаг сумын удирдлагууд Түмэн хаан, Баян хаангаа Эрдэнэ Бадрах багийн хоршоологчид багийн иргэдтэй уулзаж төрийн бодлого шийдвэрийг танилцуулан иргэдийн санал бодлыг сонслоо. Матад сумын засаг дарга түүний тамгын газар 2025 оны төрийн үйлчилгээний чанар бүтээн байгуулалтыг дэмжих жил болгон зарлаж, байгаль орчны тогтвортой байдал, дэд үтцийн хөгжил, боловсролын чанарыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьдрах таатай орчныг бүрдүүлсэн жишг сум болох зорилт тавин ажиллаж байна.